өөрөө өөрийгөө өөрчлөх талаар ярилцъя гэж бодлоо. Ойрд видео хийсэнгөө ажил явдал гараад бүр нам хэвтлээ. Бүр яалтчгүй ингээд бүр сэтгэлийн одоо юу гэдэг гүн сэк болоод тэгээд баг орносоо ч босч чадахгүй хэд хоног хэвтэж агаад тэгээд гашуудаал уйлал орносоо босхгүй хэвтээд байх юм бол би өөрөө эмнэлэгт баг очихоор тийм хүнд сэк болсон. Яаж сөрөг бодлуудаа эрэг тал руу өөрчилж өөрөө өөрийгөө яаж сэтгэлгээгээ өөрчлөх талаар ярилцъя гэж бодлоо. Би яг энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлээд суралцаад явж байгаа болохоор бас хэн нэгэн өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа нэгэнд хэрэг болох болов. Хүмүүс ер нь өөрийгөө өөрчлөхийг маш их хүсдэг хэрнээсээ өөрчлөлтийг хийх алхам ерөөсөө хийдэггүй. Одоо яг тэгдэг тийм аа. Одоо ямар гоё юм. За тэр бол угаасаа юу яасан. Тусгай тийм өөр хүн гэж хүлээж аваад байдаг. Хүн болго яг адилхан цэгээс эхэлж зүгээр л өөрийнхөө бодлыг зэгцээж бодлоо өөрчилж ийж одоо монголчууд маань ярьдаг тийм нөгөө аштын бэлгээс амны бэлэг байнга байхгүй болохгүй бүтэхгүй. За би ч гэсэн арай арчаагүй өстө өнгөрсөн азгүй амт юм да. Альцэл одоо юу гэдэг амьдралч надаас дэндүү хатаа хандах юм да гэд байх тусмаа яг л тэр чиний ярьж байгаа хэллэгүүдийг дагаад амьдрал чи яг л тийм болж эхэлдэг юм байна. За тэгээд хүн яг ингээд нэг одоо негатив тэг сөрөг юм бодоод эхлэнгүүд л ашгүй гэсэн шиг л ингээд сөрөг бодлоод дээрээс нь бүр ингээд нэмж гарч ирээл гэдэг юм байна л да. Тийм болохоор бодох өнцгөө маш сайн өөрчлөх хэрэгтэй юм байлээ. Надад маш хэцүү байна гэж бодохын оронд за яах вэ? Төр зурдаа энэ бол төр зүрэх те удаан хугацаанд үргэлжлэх биш болохоор зүйл биш болохоор би жоохон хичээгээд жоохон л хичээч те жоохон л төвчээр гаргаад энийг давчих юм бол намайг маш гоё те гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа. Яг тэрийг л өөртөө суулгаж өгөх хэрэгтэй юм байлээ. Одоо юу гин те зарим хүмүүс бол мөнгө бол нэг чухал биш те. Одоо мөнгө бол аз жаргал биш. Тийм болохоор мөнгөтэй мөнгөгүй амьдрна. Мөнгөгүй сайхан амьдрахгүй байхгүй тийм үү? Бүхэл амьдралын стресс, бүхэл амьдралын аз жаргал, бүхэл амьдралын асуудлыг мөнгө шийдвэрлэж байдаг. Одоо мөнгө бол одоо аз жаргалыг бүтээдэг нэг хэрэгсэл тийм үү? Тийм болохоор тэр хэрэгслийг чи үзий ядаад байвал яаж чам руу татагдах юм тийм ээ. Одоо яг тэр энержиг чи өөрөөсөө үгүй хийгээд бүр ингээд цааш нь би чамайг үзий яддаг гэж түлхээд байх тусам улам цаашлах нөхөөс наашлах юм байна л да. Тийм болохоор одоо жишээ нь өглөө болгон би мөнгөнд тайртай, би мөнгөнд дурлцсан те бараг л би мөнгийг өөрлөгөө татчихна гэж хэлээд байхын цаашин те зүгээр муухай битгий хэл те одоо жишээ нь мөнгийг зүгээр нэг цаас стандар амьдралд ямар ч хэрэггүй мөнгөтэй мөнгөгүй болоод л яадаг гэж хэлхийнхаа оронд мөнгө бол аз жаргал амьдралын бүх асуудлыг шийдвэрлэдэг хэрэгсэл юм аа. Мөнгө намайг унтаж байхад орж ирэх боломжтой те мөнгө байнга над руу багаар их ихээр янз бүрийн байдлаар орж ирж байдаг. Надад бүх юм байгаа, надад хангалттай мөнгө байгаа. Би байнга мөнгийг хадгалдаг. Одоо жишээ нь дэлгүүр яваад нэг үнэтэй цүнх хараад чи ингээл амар авахыг ингээл хүслээ. Тэр үедээ чи за мөнгө авах юм чинь гэж хэлж бодож ерөөсөө болохгүй юм байна л да. Тэрний оронд за би энэ цүнхийг авах мөнгөө хадгалж гин гэж бодъё. Одоо өнөөдөр ингээд зарлага гаргах мөнгөө би маргаашлаа хадгалж гин гэдэг тэр бодлыг тархиндаа үүсгэж өгснөөр одоо чиний тарих өөрчлөлтийн хэрээр тэр энержиг нөхөж тэрэг энергиэр чамайг үргэлж цэнгэлж яадаг юм байна л да. Эерэг энергиэр дүүрэн хүн байнга эргэн тойрондоо байнга эерэг зүйлсийг татж яадаг юм байна л да. Өөрийгөө байнга урамшуулж тэ
одоо өөрөө өөрийгөө байнга эерэг сайхан өгсөөр цэнгэлж тэгж байж чи урамшиж өөрөө өөрийгөө хайрлаж өөрийгөө хайрлах маш хэрэгтэй. Маш чухал энэ бол чи өөрийгөө хайрлахгүй бол чамайг хэн ч хайрлахгүй шүү дээ, тийм үү? Чи өөрийгөө үнэлэхгүй, дүгнэхгүй те. Чи өөрийгөө сайхан гэж хэлэхгүй бол хэн чамайг сайхан гэж бодох юм, тийм үү? Тийм болохоор хамгийн түрүүнд өөрийгөө ойлгож сурах хэрэгтэй. Одоо өөрийгөө мэдрэх гэж хэлэх юм уу? Одоо мэдэрдэг л те. Жишээ нь өөрийнхөө биеийг те юу идвэл таргалдаг, юу идвэл турдаг, хэр хугацаанд турдаг, хэр хугацаанд таргалдаг бүгдийн чи өөрийгөө мэдээд эхэлчих. Тиймээс өөрийгөө маш сайн мэдэж авах. Өөрийгөө маш сайн судлах те. Одоо судлах л гэлж байгаа. Одоо яавал инээдий, яавал уйлдий, яавал жаргалтай байдیں۔ Те. Одоо яавал турдий, юу идвэл дуртай байдیں۔ Юу байнга хүсээд идэв, юу байнга хүсдэггүй юм. Одоо чиний өнөөдрийн жаргалтай байгаа зүйлүүд юу вэ? Чиний өнөөдрийн одоо жаргалгүй те. Одоо уурч хүргээд байгаа эсвэл тохгүй байдал үүсгээд байгаа. Тэр бүгдийгээ цаасан дээр бичээд үз те. Бүгдийг бич. Юу бодож байгаа бүгдийгээ бичээд тэгээд үзэхээр одоо чи өөрийгөө мэдэрч эхэлнэ л дээ. Одоо жишээ нь те арсандаа юу төрхөөл, харшилдээ юу төрхөөл гоё мэдрэмж өгдөө, сая төгрөгийн юм төрхөөл гоё байна уу? Альсэл зүгээр те галтагаар угаараад нэг өгөрцөө зүсээд ингээд тавих аль нь илүү дээр байна. Тэгээд ингээд алхамаар баг багаар өөрийгөө мэдээд онцлоод ирэхээр маш гоё тийм нэг өөрийгөө мэддэг болох шиг гоё юм байдгүй юм байлээ. Өөрийгөө мэддэг болох гэдэг бол гайхамшигтай зүйл. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тийм болохоор чиний стресс бараг байхгүй болно гэсэн үг. Чи одоо турыг гэж зовхоо болно гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор чи юу идвэл турдээ, юу идвэл таргалдээ. Тэр бүгдийгээ чи бүгдийг мэддэг болсон болохоор 7 хоног мах идлээ, гурил идлээ, цовь идлээ. Дараагийн 7 хоног тий 2 өдөр, 3 өдөр би мацаг барьлаа. Буцаад би өөрийгөө хэмнээ оруулчих. Тэр бүгдийгээ чи менеж хийгээд чи өөрийнхөө биеийг менеж хийгээ сурчхаар зүгээр л бест те. Одоо чинь миний арьс амир эмзэг. Үнэтэй юм, ер нь би нэг үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, энэ сайн гин гэсэн юм болгоныг арьсандаа авч түрхээд байдаггүй. Яагаад гэвэл би арьсаа мэддэг байхгүй юу? Одоо те ийм орц найдлагатай хичнээн үнэтэй сая төгрөгийн үнэтэй байсан ч гэсэндээ миний арьсанд таарахгүй. Миний арьсанд нөлөөлөхгүй. Тэрэнд орол би зүгээр галтаагаараа яваад сүү тарагтай ойр зургийн юмнуудыг холиод маск тавихад тэр сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнээс илүү миний арьсанд үйлчилдэг гэдгийг би мэддэг. Тийм болохоор тийм ч юм авах байсан, ийм ч юм авах байсан гэдэг тийм бодол төрхөө болчихдог. Тэгээ эн чинь л яг өөрийгөө мэдрэх, одоо мэддэг болох тийм. Өөрийгөө ч мэдэхгүй бол өөр хүмүүсийг би таньж мэдэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би өөрийгөө маш сайн мэдсэн тохиолдолд нэгдүгээр стресс байхгүй болно тийм үү. Хоёрдугаар янз бүрийн тийм сөрөг бодлоод орж ирээд ахаа болно. Гуравдугаар би өөрийгөө юунаас эвтэйх ингээ аваа гарчих тийм чадвартай болж байгаа байхгүй. Хин нэг ингээл хин хараал уншаал амар ингээл бухимдал би тэр хүнийг дагаал ингээл стрессдэг байсан урд нь одоо тэхээ болж байгаа болцоо тэр хүнийг ингээ зүгээр одоо байхгүй те сонсохдохгүй юм ч юм уу эсвэл би зүгээр энд ганцаараа байна да гэж би өөртөө итгүүлдэг болсон байхгүй юу. Тийм болохоор айгүй амар тэгэх хэрэгтэй юм байлээ. Тэгжээж амар олон стрессийн амар эргэн тойрны сөрөг нийгмээс өөрийгөө ангид байлгаж зөвхөн би өөртөө happy байж чаддаг болох юм байлээ. За тэгээд амар олон юм өршиж байна уу би. Нэг яриад эхлэхээр ингээд зогсохгүй ярьдаг болчиход байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн 2 сар би бүр тасралтгүй энэ бодлоо зэслэгтэй өөрийгөө өөрчлөх, өөрийгөө яаж тэг шинийг сурах, шинээр цэнэглэх яг тэрэн дээр ингээ ажиллаа явж байгаа. Өглөөний шин дадал, оройны шин дадал те одоо болохгүй гэдгийг болно, бүтэхгүй гэдгийг бүтнээр өөрчлөе ч юм уу. Тэгэл дандаа яг тийм нөгөө алхах
алхам бүрийнхаа одоо хөдөлгөөн бодол бүрийг ингээд зэгцэж сурч байгаа. Энийг яг эхлэе гэж шийдвэр гаргасандаа би бүр өөртөө маш их happy байгаа, баяртай байгаа. Тэгээд хүн сайн сайхан үр дүнгийг хараад тэрэндээ ингээд дурлаад ирэхээр угаасаа цаашдаа ингээд байнга өөрийгөө одоо жишээ нь тэгээ миний арс бүр амар ингээд харшлал улаагаал ингээд сэвхтэл миний нүүр яг тийм болоодсэн царай алдаал яг нэг тийдэж штий те тийм болоод ирэнгүүт л одоо би өөрийгөө баг зэрэг мэддэг болсон. Тийм болохоор за ийм маскыг ингэж тавиул миний арс цайрдаг, энийг ингэж төрхөл зөөлрдөг те. За энийг ингэ нэмээд ичвэл энэ нь ингэ засагдах юм байна. Тэр алхмыг мэддэг болсон болохоор 7 хоног би хийгээл арсаа гоё болгож чинь. Тийм үү. Одоо жишээ нь ингээл хацар унжаал доошлол ингээл унжаал сулраал ирэх юм бол тэг жохоо ингээл өргөх тасгал ч юм уу хийгээл алхамаар хэсгээр өөрийгөө өөрчлөх тэр жоохон ч гэсэндээ өөрчлөлт ямар том үр дагавар авчирдаг вэ гэдгийг хийгээд үзээрэй чи угаасаа мэдрэх болно. За тэгээд миний хэлэх гээд байгаа зүйл бол хэн ч өөрийгөө өөрчилж чаддаг. Хэрвээ чи та хүсэх юм бол та өөрийгөө ямар ч төвшөнд хүртэл өөрчилж чаддсан байл шүү. Чадна шүү гэдгийг хэлэх гээд байна. За би яг яаж анх бодлоо зэгцэлж одоо яг өөрийгөө өөрчилж эхэлсэн байг бол би хамгийн эхлээд тархинасаа эхэлсэн. Одоо яг бодох өнцгөө өөрчлөөд, харах өнцгөө өөрчлөөд, сэтгэлгээгээ өөрчилж эхэлсэн. Дараа нь биеийнхаа ингээл хамаг болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг цэвэрлж эхэлнэ гэсэн үг. Одоо жишээ нь ингээл хүчтэй арс ингээд арсаа гоё толгоор байлгах дээр анхаарал өглөө болгон одоо ингээл болж бүтэхгүй байгаа юмнуудаа ингээл багаар бүгдийг ингээд засаад за дараа нь гэр орноо цэвэрлээд хэрэгтэй хэрэггүй хог навчнуудаасаа салаад өөртөө маш гоё тийм тухтай байдлыг үүсгээд орон зайг үүсгээд тэгээ хувцснуудаа цэвэрлээд хэрэггүй жоохон өмсөхгүй удцсан хайртай чирнээсээ өмсдгүү тэр бүх юмаа ингээл зүгээр шууд нэг өдөр ингээл цэвэрлээл хаяал би яг тэгсэн. Гэхдээ яг бүгдийг нэг өдөр хийж чадахгүй л тийм болохоор нэг өдөр 1-7 хоног тархиндаа дараагийн 7 хоног гэр орон ойр орчныхоо эргэн тойрныхоо цэвэрлэгээ тухтай байдал дараагийн 7 хоногт нь хувцаа хонроо хүнөхийн нөгөө цэвэрлээд за дараагийн 7 хоног хоол хүнсэндээ за ингээд нэг сар өөрийгөө өөрчлөх тэр тал дээр жоохон ингээд ажиллаад ирэхээр нэг сарын дараа гэрэлтээд ирж байгаа өөрөө яг мэдэрдэг. Одоо тэг чи өдөр алга ингээд арсаа арчилсны үр дүн чиний арс ингээд торох шиг гоё ингээл гялал заал зөөлөн болоод ирэхээр чамд ямар сэтгэл төрөх үү чи ингээл амар гоё урам авнаас тэрнээсээ хүүшээ чи ямар гоё нэрээ ингэж ажиллаж болд юм бэ. За тэгэнгүүт л чи яг тэр жижиг алхам хийгээд ямар үр дүнд хүрч болдгийг мэдж байгаа болохоор за тэгвэл энийг бас ингэж өөрчилчихье, энийг бас ингэчээ. Тэгэж явсаар байгаад одоо яг чи өөртөө анхаарал тавьж өөрийгөө өөрчлөх тэр төвшөндөөс ингэж шат дараалтаар дэшээ яваад байна штэ. Ингээд амар гоё кайфтай амьдрал нэрээ ямар гоё юм бэ. Дотроосоо гэрэлтэн, гаднаасаа гэрэлтэн тэр энержи чи өөртөө үүсгэснээр ажил төрөлжин маш гоё бүтэн шин санаа, шин бодол, шин сэтгэлгээнүүд чамд маш ихээр орж ирнэ. Шин хүрээлэл, шин найз нөхөд ингээл яг өөртөө шинийг бүтээх тусам амьдралд шин зүйлс айгүйх гарч ирнэ. Байнга сайхан, байнга гоё байна гэж байхгүй. Нөгөө сайнны хажуугаар саар гарч ирнэ. Гэхдээ чи тэр саар гарч ирж байгаа юмнуудыг өлхөөнд аваад гарчих чадвартай болж ирнэ л гэсэн үг юм байлээ. Хуучин хувцснуудаа гаргаад хайшчаар чамд шинэ хувцс өлгөх орон зай гарч ирдэг шүү дээ, тийм үү? Тийм болохоор яг тархиндаа адилхан хуучин бүх тэр өнгөрсөн, баларсан, хэцүү болохгүй байгаа бүх юмнуудыг цэгцлээд гаргаад цаасан дээр бичээд ураад хайшчих. Тэгсний дараа чамд
шин гой санаанууд орж ирнэ, шин бодлоод орж ирнэ. Чи шинийг сурч эхэлнэ тийм үү. За тэгээд амар олон урьдчилаа. Ингэж яриаг амар удчихсан байна. Тий. Бүр ингээд гүн депрессэнд орчихсон сүүлийн 7 хоног. Сүүлийн 7 хоног бол бүр гүн депрессэнд орсон байж байгаа. Би ингээд удаа ярьсан ч амар гой санагдчихлаа. За манайхаа тэгээд хийгээд үзээрэй, туршаад үзээрэй. Миний сошиал хаягуудтай хамт байгаарай. Би одоо ингээд өнөөдрөөс ажилдаа орж эхэлж байна, ажиллаа хийж эхэлж байгаа. Хуваараа бизнес хийнэ гэдэг чинь маш өндөр хариуцлагатай, маш том ажил байдаг. Одоо унан, босно тэ хэрвээ би цагаа зарцуулахгүй бол орлого өрөөсөө орж ирэхгүй, би л бүх юмаа ингээд менеж хийхгүй бол надаа өөр ажилчин байхгүй. Тийм болохоор одоохондоо бүх юмаа өөрөө хийгээ явж байгаа болохоор маш завгүй. Тэгээ өнөөдрөөс ажилдаа орж эхэлж байна. Миний сошиал хаягуудыг дагаарай. Facebook, Instagram, TikTok, YouTube тэ бүгдийг ингээд дагаарай. Тэгээд надтай цаашдаа үргэлж хамт байгаарай. Би ингээд сураад явж байгаа бүхнээсээ тантай ингээд хуваалцаа явах болно. Тэгээд хамтдаа хөгжөөд, хамтдаа боловсроод, хамтдаа өөрийгөө өөрчлөх жижигэн алхмуудыг хийгээд үзье тэ ямар үр дүнд хүрэхийг хөдөлгөөн харцгаая. За тэгээд хамт байсанд баярлалаа. Дараагийн видеоор дахин уулзцгаая. Өөрчлөлтийг өнөөдөр биш өчигдрөөс хийх гэдэг энэ үгээр видеогоо дуусгая гэж бодлаа. За тэгээд өнөөдөр ч гэсэн оройтхгүй шүү дээ. Яг одоо жохон нэг жижиг алхмыг хийж эхлээрэй. За тэгээд юу хийж, юу өөрчилж эхэлж байгаагаа чадвал комментээр үлдээгээрэй.